За сайн байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За тэгээд өнөөдөр би нэгэн цоошин контентийг эхлүүлж байгаа. Тэгээд тэр маань юу гэхээр Talk to the Timuka юм уу? Эсвэл Talk to Ryo гэж байгаа. Тэгээд Ryo болохоор миний хоч. Тэгээд ерөнхийдөө одоо нөгөө нэг энэ контент маань ерөнхийдөө киноны талаарх ихвчлэн кино ревю явагдана. Тэгээд хүмүүст бас айгүй сонирхолтой таалагдах гэж бодож байна. Тэгээ дээрэс нь би ганцаараа биш. Тэгээ гестүүдтэй байгаа. Тэгээ өнөөдөр бол миний анхны дугаарын маань анхны зочин. За кино talking паналист. За мөн жүжигчин. Мөн Unitel-ийн маркетинг, сошиал маркетинг хариуцсан албаны ажилтан Чин санаа маань оролцож байна. За орой минь. Орой минь хүргэе. За баярлалаа. Нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Тэгээ маш их сонирхолтой ярилцлага болох хаа гэж найдаж байна. За тэг бахоо. Ясна. Я. За бид хоёр өнөөдөр ярих гэж байгаа киноны маань ревю юу гэхлээр саяхан 4 сард гарсан Netflix дээр гарсан Extraction гэдэг киноны талаар ярилцах байгаа. За тэгээд киног бол ерөнхийдөө үзсэн байгаа тийм үү? Тэг үзсэн. Ер нь үзсэн баг. За тэгээд кино хэр таалагдав? Ер нь бол маш их таалагдсан шүү дээ. Би ч ялангуяа акшн кинонуудад дуртай. Тэгээд Chris Hemsworth-ийн фэн. Тэгэл ер нь бол надад бол маш их таалагдсан. Би бол нэлийн тийм хүлээлт багтаа үзсэн л дээ. Яа, яг зөв би ч гэсэн бас хүлээлт багтаа. Хүлээлт багтаа үзсэн баг зэрэг нөлөөсөн байж магадгүй. Гэхдээ ер нь бол киноны ойрын хэдэн жил хараагүй тийм гоё акшн кино харчуудаа үзчихүүлж байна. Тийм, ер нь бол бараг тэгсэн. Тэгэд нөө нэг киноны найруулагч маань өөрөө ч гэсэн ерөнхийдөө ийм акшн тал руугаа нэлээд чиглэсэн. Одоо энэ баг өөрийнх нь баг анхных нь акшн бүр хэмжээний кино юм шиг байлаа. Ер нь бол. Харин тийм үлээ би юуг нь судалсан чинь найруулагчийн судалсан чинь энэ залуу болохоор түүхэн аргууд 80 кинонд ерөөсөө ямар нэгэн байдлаар одоо нэг монголоор бол юу гэж ярьдаг шүү дээ. Англиар бол stunt гэж ярьж байна. Coordinator гэж ярьдаг. Stunt coordinator. Каскадер гэдэг яриад шүү. 80 кинонд ерөөсөө каскадер хийгээд эсвэл тулааны дэглэлүүдийг хийж явж байгаа. Анхны яг өөрөө ингэ найруулагчаар ажилласан кино юм байл л дээ. Тийм. Тэгэд ерөнхийдөө өмнө нь яг бидний нөгөө нэг сайн мэдгээр бол кинонууд дээр хвчлэн дандаа орлон тоглогч юм аа stunt coordinator хийжсэн. Тэгэд бидний мэддэг кинонууд амар их байгаа. Листүүдийг харсан биз дээ. Харсан листүүдийг харсан зүгээр баг мэддэг бүх л одоо хийд кинонууд тийм бүх кинон дээр ажилласан байлаа. Би ч бас нөгөө өөрөө анхаарчаад. Өмнө нөгөө нэг энэ Sam Hargrave гэдэг энэ найруулагчийг өмнө нь би нөгөө юун дээрээс харж ирсэн. Civil War-ын одоо юу stunt coordinating хийжсэн гэдэг киноны нээлтнэр нь харж ирсэн байхгүй. Тэгээ юун дээр чинь Civil ер нь ингээд Marvel-ийн кинонуудаас кинонууд Civil War-аас эхлээд акшн сценүүд амар сайжраад явсан шүү дээ. Яа, яг зөв. Нууц нь лин нөхөр байсан юм байл л дээ. Тэгээ ялангуяа Civil War дээр Captain America-гийн тулааны эсгүүд байдаг шүү дээ. Акробат иргээл винтер маш гоё тулаануудыг хийдэг. Тэрнэр дээр чинь Captain America-гийн юу хийсэн бэ? Орлон тоглогч яг гэж өөрөө гэж хэцүү эсгүүд дээр нь зураг авалтан дээр тулцсан юм байна. Тэгэхээр яалчгүй сайн амар. Тэгээ би нэг яг нөгөө Пусанд нөгөө экстра олонхын дүрд очиж тоглож байхдаа энэ найруулагчтай хальт уулзчихсан байхгүй юу? Хальт тийм. Өөр юм би яг нөгөө Black Panther кинонд тоглосон. Уулан тоглосон би. Сайн харсан бол нэг шар хүртэгтэй нөхөр байгаа дэн дээр. Тэгээд яг тэгтээ би яг нэг хальт уулзчихсан чинь айгуу тийм найрсаг хүн байсан байхгүй ингээл за окей ингээд чи манай кинонд хурж ир тоглож байгаа баярлаа гэнэ надад тэгээд ярьжсэн. Тэгээд цаашлаад одоо бас амар олон кинонууд тэгээд интернет чинь цаашаа тэгээ бүр одоо бүр Endgame, Infinity War маар дээр явцсан. Өмнө нь ч нь болохоор нөгөө нэг Wolverine-ийг ерөнхийдөө бараг stunt double хийдэг байсан хүн юм байлаа шүү дээ энэ бол. Тэгээд кино бол ерөнхийдөө за миний санджаар 65 сая долларын бажтаар бүтсэн кино гэсэн. Тэгээ ер нь бол бас тийм айхтар өндөр бол тийм яг Hollywood industry дээр бол ерөнхийдөө багтаа тооцогдсон. Тэгсэн мөртлөө ашиг бол одоо балж явах шиг шүү дээ. Тийм одоо энэ гарснаас хойш бараг 3-7 хоног юу яасан байгаа. Нөгөө одоо бараг энэ анхных нь юм уу да энэ одоо сошиал одоо энэ яг одоо юу гэдэг платформ дээр одоо хамгийн хүзэлттэй байсан кино гэж яригддаг юм бэл. Нөгөө нэг кино театрт нээлттэй хийгээгүй дижиталаар ингэж нээлт хийж дижиталаар ингэж гарч байгаа кинонуудаас бүх цагийн түүхэнд бараг шилхэн болсон уу? Тэг бараг бүх цаг тий орлогоор бараг тэргүүлсэн байгаа. юм байна. Тэгэхээр чинь
гол амжилтыг одоо ингээд ярьчлаа шүү дээ. Тийм. За хоёлаа киноныхын талаар яг нөгөө байр амар ингээд дэлгэрэнгүй ярихгүйгээр хоёлаа ингээд товчхон ингээд хүмүүст гоё хүрэх маягаар мэдээллийн нэг спойлертгүйгээр. Тийм. За шинэ санаас эхэл. Үйл явдлаа ер нь киноныхаа тухай юу? Тийм, киноныхаа тухай. За ерөнхий ингээд би бол тэгж ажилласан л да. Яалтч нөгөө нэг акшн киноны маш их туршлагатай. Ер нь бол акшн найруулсан гэдэг утгаар бол галзуу акшн сценүүдтэй. Тэгээд ерөөсөө ингээд үйл явдлууд нь ерөөсөө тэгж уйдахгүй. Тэгээд ерөөсөө жоохон emotional одоо диалог орхнуудыг гэж хэлтэл тэр нь ерөөсөө удахгүй ингээд дараагийн хэсэг рүү ингээд оролцдог. Тэр нь маш их гоё байсан. Яг нь ганц сул тал гэх юм бол акшн найруулсан гэдэг утгаараа нэг киноны үндсэн найруулга тий. Үндсэн найруулга жоохон сул байж магадгүй сул юм шиг бол надад санагдсан. Тэр манай гол дүрийн яг тэр нэг хүүгээ гэдэг нэг жоохон зовлон шаналл эмо нэг дотоод сэтгэлийн уйдгаргуу нэг байгаа ш тэрийг бас жоохон дутуу хийсэн юм шиг санагдсан. Тэгээд хамгийн муу ажилласан гэх юм бол эсрэгтлийн дүр жоохон сулчуудаа гэж бодсон. Хитрхийг хүчлээд байгаа юм шиг санагдсан. Харин тэр нэг бацаан байсан шүү дээ. Нэг зөвүүн бацаан байгаа. Нэг бацаан. Тэр харин өстой киноны бас нэг гоё чимэг болчихоо даа гэж. Тийм, winner chicken dinner гэдэг мемнүүд амар их гарцсан байсан. Тийм, тэгж анзаарчихсан. Тэгээд төгсгөл бас нэлээд шоконд оруулсан. Тэгээд 2 дугаар ангийн дээр гарна гэсэн байсан тий. 2 дугаар анги ерөнхийдөө зохиолоор явагдаж байгаа гэсэн. Тэгээд за миний хувьд гэх юм бол за ер нь бол яг санал нэг байна. Тэгээд угаасаа нөгөө нэг зохиол айгу энгийн. Тэгээд одоо нөгөө нэг тэгтээ нөгөө нэг энэ найруулагчийн ганц нөгөө хүмүүсүүдийг амар сонирхолтой болгож хийгдсэн зүйл нь юу гэхээр зохиолын яг ингээд ухаад үзэх юм бол амар энгийн. За яг нэг ингээд мафийн толгойлогч ч юм уу те нэг амар том гарын хүүхэд нь барьцаалагдсан. За тэрийг нэг хөлсний зэрэг очиж аврах гэж байгаа үйл явдлыг харуулж байгаа. Тэгэнгүүтлээ тийм зохиолтой энгийн зохиолтой мөртлөө гол үйл явдлын үйл явдал нь аюул сонирхолтой хийгдсэн боо. Ингээл яг диалогууд нь те ингээл хоорондоо ингээд шилжиж байгаа. Тэгээ дээрэс нь акшн сценүүд нь дандаа нэг тийм давчуу газар те дандаа давчуу газар хийгдсэн тулаанууд амар ихтэй. Тэр нь амар их сонирхолтой болсон те яг үзэнгуут яг ингээд үзэнгуутлаа ингээд юу гэдгийг ингээд ерөнхийдөө ингээд нүдээ ингээд цавчих юуг ингээд одоо завсрагуул ингээд үзсээрээ бол таарсан тэр кинонд. Тэгээ мэдээж бас санал нэг аваад тэгээд эсрэг дүр үнэхээр сул байсан. Тэгээд яг нөгөө мэдээж нөгөө одоо юу гэдгийг тэр газрын одоо нэг том босс нь гэдэг байгаа нөхрийг өшөөж явах илүү нөгөө нэг диалог дээр нь оруулаад тулаан мулаанд нь жоохон хослуулад оруулсан байсан бол илүү сонирхолтой байх байсан болов гэж би бас нэг хувьдаа бас тиймэрхүү бодол байсан юм. Сул дүрүүд бол нэлээд байсан. Тэгээд тэр нөгөө бас хэм байсан шүү дээ. Нөгөө яг нэг баруун гарна болцсон одоо хахуулт идэгдсэн хотын нөгөө цагдаагийн дарга болов генерал илүү билээ. Цэгийн генерал. Тийм генерал. Нэг снайпер тэр бол бас амар ингээд нэг тийм бараг жүжиглж чаддгүй бач гэх юм чи тоглолцсон. Амар тийм модон харагдчихсан. Харин тэр нөгөө хин байсан шүү дээ. Нэрийг сандгүй нэг юм уртустэй. Эсрэг байж байгаа зүйлтэй ингээд нөгөө энэтхэг жүжигч нь энэтхэг жүжигч би бас нэрийг сандгүй. Тэр жүжигч амар гоё байсан. Тэр бас айгүй гоё кинонд дүрээ бүтээсэн байсан. Бас айгүй нэлээд чадварлаг тулддаг акшн сценүүд дээр бол айгүй чадварлаг харагдчихлаа. Магадгүй энэтхгийнхаа бас нэг акшн од юм болов гэж би бол бодсон. Гэхдээ нэлээд харагдаагүй жүжигч юм байсан шүү. Бид нэр амар харж байгаа юм шиг. Би нөгөө инстаграмын шалгацсан л да нөгөө 1 сая дагагчтай шүү. 1 сая гаруй дагагчтай. 1 сая гаруй дагагчтай байсан. Тэгээд айгүй олон кинонд тоглосон юм байлээ. Би яг нөгөө энэ жүжигчний яг нөгөө өөр амар сайн судлаагүй. Тэгээд кино сонноос би яг ингэсэн байхгүй. Киног нь үзчихэд бүр амар сэтгэл хөдлөд амар таалагдахгүй. Тэгээд би бүр ингээ ухаж хагаад бүгднгийнх нь инстаграмыг олдог байхгүй юу. Тэгээд би ингээ стандартабл мабл бүх хүмүүсийн инстаграмыг олоос киноч тийм байсан үнэхээр таалагдлаа гэсэн чинь яг хуу Крис Хемсвортоос бусд нь хариуцсан. Бусд нь яасан бэ? Бусд нь бүгд хариуцсан. Хариу бицээ. Аха. Чамруу. Тий, лайк дараа тэгээд баярлаа. Тэгээд одоо найруулагч нь сайн өөрөө хүртэл над руу тэгж бичсэн шүү дээ. Юу ингээ киночтой гоё байна гэсэн чинь маш их баярлаа. Би чи баг юу платформ дээр тавигдангууд л шууд үзчихээ тэгээ шууд мессежчихсэн. Крис Хемсворт угаасаа ойлгомжтой. Тэгээд Крис Хемсворт угаасаа тий угаасаа харахгүй.
чи яг энэ бичлэг дээр тэр нэг хариу бичсэн мессежүүдээс скриншот болгоод оруулна. Тэгээд яг тэр жүжигч одоо нэг гол дүрийн тэр жүжигчин байсан тэр нөө хүүгийн дүр тоглосон тэр жүжигчин бас нэлээд яриа өрнөсөн шүү. Бас киноны талаар ярилцсан чинь. Бас нэг Крис Хемсворт stand up л нүртэл тэр чинь бараг 200 к дагагчтай байсан баха. Тэрнтэй хүртэл ингээд бичгээд хүртэл ингээд бас өстой баярлаа дэмжиж байгаа баярлаа гэдэг. Тэгээд нэг action crew-гийн нандаа ах үүдэг мэдхүү. Мэдэн шүү дээ. Нандаа ах юм бас таньдаг хэдэн найзууд нь бас тэр кинонд тоглосон юм байлээ. Нэг тийм stand апплууд нь. Stand апплууд нь тэгээд яг тэн дээр тоглосон гэдэг нэг тийм юм яригдчихсэн. За, ерөнхийдөө бол нэг спойлердгүйгээр хөрвүүл нэг иймэрхүү бай. Тэгээд за өөр зүйл ярих зүйл нь гэх юм бол одоо киноны жүжигчдийн талаар кино хийцийн талаар нь ярилцвал илүү сонирхолтой юм болов уу гэж бодод байна л да. Хийцлэр бол би нөгөө юунуудын бичсэн. Behind the scene-уудын үзсэн. Тэгээд тэр нэг юу хэсэг байсан шүү дээ. One shot scene буюу одоо яг нөгөө дунд нь ингээд үйл явдал тасрахгүй өрнөдөг зураг авалт хэсэг байгаа шүү дээ. Нэг зэрэг спейцийг хүртэл ингээд ерөөсөө тасралтгүй. Тэрийг ингээд юунуудыг харсан. Дундуур нь ингээд нөгөө камера огт нөгөө таслаагүй рек зогсоохгүйгээр явсан болов уу гэж бодсон чинь зарим нэг газар яалч зогсоосон л байлээ л дээ. Тийм. Тэгэнгүүт идэвхгүй маш гоё цэмэрхэн авсан байлээ. Тэгээд тэрийгэ бэлтгэх гэж бараг 5 сар бэлдсэн гэсэн байсан баг шүү. Тийм байсан уу тийм. 5-6 сарын хугацаанд ерөнхийдөө бэлтгэл ажил хийгдсэн гэж ярьд юм байлээ. Тэгээд кинон дээр ерөнхийдөө юу яаж байгаа шүү дээ. Хийцээс нь бас ярих юм бол кино одоо битүү одоо нөгөө нэг юу Бангладеш улсад болоод байгаа шүү дээ. Тэгээд тэнгуут зураг авалтынхаа бараг 80% нь Таиландд хийсэн юм бэл. Бангладеш биш Таиланд доо. Тийм, Таиландд хийсэн. Таиланд төстэй шүү тий. Тийм, гаднах орчноор айгүй төстэй. Тэгээд нөгөө нэг зураг авалтын хувьд ч тэр юм уу, тэгээд нөгөө боломжийн хувьд одоо нөгөө нэг жоохон хямдханч тусах юм уу тий, хямдхан тусч болох газар нэг Таиланд байсан юм бэл. Тий, яг одоо нөгөө жишээлбэл нөгөө Nike бүгд чинь амар тийм Филиппин, Таиланд ч юм уу амар тийм ажлах хүч зардал багтаа газар үйлдвэрлэлээ явуулдаг шүү дээ. Тий. Киноны зураг ч гэсэн тэгэхээр бас зардлын хувьд бол нэлээд баг гараад бас ашигтай ажиллах магадлал өндөр байдаг. Тийм учраас тиймэрхүү турист багтаа юм уу? Турист өндөг эдийн багтаа орнуудад зураг авалтаа хийх. Хоол хүнсний хувьд гэсэн юм бас үнэн айгүй боломж юм байсан. Тийм бас. Тэгээд юу гэдэг одоо нөгөө манайхаас бусад ер нь ихэнх орны ингээд засгийн газрууд том Холливуудын киноны зураг авалтыг өөрсдийнхөө оронд хийх амар тийм дуртай байдаг юм байна л да. Тийм, ер нь бол тийм байна. Одоо жишээлбэл одоо Хятадд нөгөө нэг аватарын зураг авалтыг хийсэн шүү дээ. Тэгээд тэрнээс хойш аватарын зураг авалт хийгдсэн газрыг үзэх гэж маш олон хүмүүс очиж эргээд тэр нөгөө Хятад улстай олон одоо эдийн засгийн маш том тийм орлогын хүүсэр болж болдог шүү дээ. Тэгэхээр Монголын манай монголчууд гэдэг гэсэн. За танад ингээд зураг авалт хийя. Танах ингээд танаа кино ингээд амар их ашиг орлого олох гэдэг бидэрт маш их мөнгө өггээд бүрээсээ амар өндөр мөнгө нэлдэг гэсэн. Тэгээд зарим зураг авалт бас болдгоо юмнууд бол тэрнтэй холбоотой гинэ. Уул нь бол бараг тэ өнгөө шахуу 90 зураг авалтаа өнгөө хийчихээ гэдэг засгийн газраас бол дэмжигдэл. Би яг энэ талаар ярилцъя гэж бодож байсан. Амар гоё ярианаас дэвээр гараад ирсэн байна. Тэгээд би нэг сая яг энэ юуг үзчихэд Extraction-ыг үзчихэд би бодсон байхгүй. Нэр яагаад Монголд яг энэ зохиол одоо юу гэдэг Холливуудын кинонууд хийгдэл Монголд яагаад гоё хийгдэж болдог юм бол Монголд бол ингээд иймэрхүү жижиг хөөрхөн зохиолтой үйл явдлын сонирхолтой хийвэл боломж нь бүгд байгаа шүү дээ. Ер нь бол тийш дээ. Манайд сайхан гэр хороолол бай. Тийм, талбай бай. Талмагдаг бай. Тийм. бай. Тийм, энэ бүх зүйлийг бол манай дээдүүд бол тэгээд жоохон боломжийг бүрдүүлээд өгч юм бол энэ чинь өөрөө одоо алстай айгүй том сурталчилгаа болох байхгүй. Гэхдээ бас нөө нэг энэ гадаад одоо Холливуудын ч юм уу бас энэ өөр орны кино компанитай хамтарч ажилладаг Монгол байгууллага байд юм байлээ. Тийм, уул нь бол байд юм байлээ. Саяхан нөгөө нэг Crash Landing on You гэдэг киноны зураг авалт болсон шүү дээ. Нөгөө драмны. Тэрний зураг авалтууд болсон байлээ. Тэгээд тэр айгүй мэддэхгүй өнгөрцөн байлээ. Тэр уул нь олон нийтлэг ингээ гоё мэддэгтэй зураг авалтын өдөр ингээд бас
Идэвхтэй тэгээд аюул хүмүүс суулж муудаар ингээд гол нөө багийн тийм багийн ажилчид нөгөө нэг хоёр жүжигчнээс л жоохон эмээдсэн юм шиг. Одоо энэ хоёр жүжигч ирсэн гэхэлэр манайхан бүгдээ очиод ингээд тэгээ нөө хяналтаа алдчих юм болоо гэж бодоод тэгсэн л баг. Ер нь. Тэгээд яг тэр байгууллагын нэрийг яана би уучлаарай мартчихж яг би энэ доор description хэсэг дээр нь биччихье. Яг тэр сайт руу н орох юм бол тэдний хийсэн ажлууд амар хөт юм бэлээ. Уулын гоё Холливуудын гоё зураг авалтуудыг Монголд хийвэл гоё байвал одоо бас тий extraction 2 гарах гад байна. Хийх гээд байна тий. Энэ дээр нь бас жоохон дөрөөлөө да. Монголчин бол нэг эсрэгтлийн нөхөр нь оргол зогтож явж байгаа Монголд ирээд гэр ороод бүгд гэр ороо манай гэр ороод дундор ингээд байлаа акшн сценүүд явал яг гэж тий. Манай гэр оролч нөгөө Берсилийн гэр оролт бас их төстэй. Тэ нэлээд төстэй. Тэрийг нөгөө нэг Mongolia Connection дээрээс би амар анзаарсан байхгүй. Тий гэр орооллын тэр шүлждэг тэр амар гоёс тий. Тэн дээр чи аюу гоё тийм зөгцөөд байгаа байхгүй аюу тийм давчруу. Тэгээд ил нэг хот дотор ингээд нөгөө хөөцөлдөг тийм синүүдээс шал ондоо шал өөр харагдаж байгаа. Ялангуяа тэр гэр оролт дотор хөөцөлдөг синийг Холливуудын ингээд бичээд акшн син болгоо кинонд оруулах маш сонирхолтой урд хожид харагдаж байгаагүй тийм гоё өнгөтөр харагдаж шүү. Тэгээд яг нэг ааж тийм гэр орол байхгүй шүү. Нөө миний бодсон зүйл нь бас давхар дээрээс нөгөө нэг Монголд одоо ингээд гадны хүмүүс ирж зураг авахлаар бидний хардгаас шал өөр өнцгөөс хардсан юм шиг байна. Тэгээ гадныхантай хамтарч хийсэн кинонууд бүр амар гоё зураглалтай байгаад байдаг шүү дээ. Одоо тэр Oddbug giгийг бас би үзээд тэр киноны эхлэл хэсэг нь бас бүр амар гоё үзсэн үү тэр киног Oddbug gig үзсэн. Тийм төсөөлж байгаагүй эхлэл шүү дээ. Ийм газар бэдийн үг ингэж эхэлж ингэж харж болдог үлээ гэтэл баг авч илээ шүү дээ. Яалтчгүй гадаад хүн гадаад оператор ажиллана шууд л мэдчихлээ шүү дээ. Зүгээр хэрвээ ингэж гадаад хүмүүстэй ингэж хамтарч амар их ажиллах юм бол бас нөө биднэрт бас одоо Монголын кино урлагч бас амар тийм хувь нэмэр амар оруулах юм болоо гэж бас би удаас амар гоортой байдаг байхгүй. Одоо бидний одоо ингээл бид нар одоо Монгол кинонууд үзвэл ихэнх нь одоо нэгэн хэмээн зурагтай байдаг шүү дээ. Ингээл одоо яг ингээд Blue Sky хөвчлэн Blue Sky гараал тэгэл жоохон зайсан хавцаагаа яваал яг нэг тиймэрхүү хэсгүүд гаргаж байгаа. Тэнгууд л яг нэг гадаадынх нь ирээд яг одоо Mongolian Connection дэр шүү дээ. Нэг ч дрон баг ашигласангүй шүү тэр кинонд. Тэр хотын төвийг ч нэг харуулсангүй шүү баг. Тэгсэн мөртлөө амар сонирхолтой үйл явдал нь болсон. Тийм ер нь бол би бас тэгж бодоод байт. Ер нь манай Монголын кино уран бүтээлчид бас зориглоод одоо энэ Oddbug-ыг шиг яг ингэ зориглоод хэрвээ акшн кино авах гэж бол яг акшн сценүүдийг авдаг акшн одоо гадаад бол ийм Холливуудд бол акшн оператор гэж тустай байдаг. Зүгээр ерөнхий оператор гэж тустай байдаг. Ингэж салгаж байдаг. Монголд болохоор ерөөсөө нэг оператор ерөөсөө бүгдийг авдаг. Тийм тэгээд биш акшн сцен жонсуулаад оператор тавиад тэгж ягаад аутсорсинг өөртөө үнэхээр одоо чадвар нь хүрэхгүй бол яг аутсорсинг ашиглах болохгүй гэж тий. Одоо жишээлбэл Индонезийн тэр Raid гэдэг кино байдаг шүү дээ тий. Хоёр ангитай амар кино. Тэр бүр ингээд бас Индонез чинь тийм амар өндөр хөгжөлтэй орн биш шүү дээ баг манахтай. Тэгэхээр тэднийх Raid чинь бол бас тэгсэн гэж байна шүү дээ. Холливуудын акшн директорыг авчираад найруулад тийм лаг кино хийсэн билээ шүү дээ. Тийм, ер нь баг тэгсэн баг. Яа, гомч бод. Тийм. Одоо нөгөө нэг сая ч нөгөө одоо энэ манай энэ сайн байж та манай сайн муу? Extraction киноны найруулагч. Энэ найруулагч чинь хүртэл нөгөө нэг хятадын нөгөө нэг Wolf Warrior лөө. Тийм. Хонконг юу? Хятадын кино лөө? Тийм, хятадын киноч л Хонконгийн кино. Тэр кинон дээр чинь одоо юу нэг стант координаторыг хийж өгсөн юм байлээ шүү дээ. Тийм. Тэр чинь хятадууд ч мөнгөөрөө зодоо тэр нөхрийг авчираа. Тэнгүүтлээ манай нөгөө Бойкогоор алдартай Scott Atkins гэдэг жижиг байдаг шүү дээ. Тэрийг авчирч тоглоод тэгээд хятадынхаа нөгөө A зэрэглэлийн жүжигчнийг оруулсан. Маш гоё акшн кино хийж байгаа байхгүй. Манайд бол боломж бол байна. Уул нь ингээд жилдээ нэгтэй одоо бүх одоо кино компаниуд хоорондоо нэгдэж байгаа ч юм уу нөгөө одоо Амраах, Эби ах тэгээд фантастик нэгдэж байгаа дундаасаа баажтаа босгоод гаднаас ингэж хүн авчираад тэгээд ингээд бүх жүжигчтэй хооронд нослуулаад тэгсэн нэг бүрний тулцсан акшн кино хэлбэр. Яг нэг урлагийн төлөө гээд яг гоё юм хийвэл тээ.
тий. Бүр яг тэгэх юм бол ядаж нэг талаараа за яг нэг удаа айгүйх мөнгө гаргаад кинон ашиг олохгүй байсан ч гэсэн авчирд хамаагүй ингээд ажиллаад цуг нэг кино хийж дараа нь тэд нар чинь өөрсдөө хийж чаддаг болчих واخгүй юу. Хангалттай туршлага яаж хийдгийг, яаж планаа тавьд юм бэ, яаж ажилддаг юм бэ гэдгийг бүгдээрээ сураад авчих шүү дээ. Нэг удаа ажиллаад л баг нэг бүтэн кинонд чинь хэдэн сар зурлалт шүү дээ. Тэгэхээр хангалттай сур 5-6 сар. За манайх нь бол товчлоо гэхэд бараг 3 сар ер нь тулцсан кино хийх юм л. Тийм. За ерөнхийдөө бол хоёлаа бүр баажтаас интерцэн ярьж байна. Бараг 21 минут болж байна. Тэгээд киноныхоо төгсгөл нэвтрүүлгийнхаа төгсгөл бас чин санаа манаас өөрөө жүжигч чинь бас киноны карьерийн миний санахаар би яг юун дээрээс харж ирсэн юм байна. 3 найз эргэж ирсэн дээр хальт одоо камео болж гардаг үлээ нэг юм атманы ах хайжууд байдаг. Тэгээд бүр намайг бүр жоохон байхад бас гэтээ би постерыг харж байсан. Шүрэн богуучуд бас кинонд бас байсан тий. Шүрэн богууч дээр гол дүрт тоглож ирсэн. За би бас тэр киног үзэхээр олж ус үзэх хэрэгтэй юм байна. Өөр чинь бас тий хөгжөлтөө гэр бүл дээр бас камео болж гарч ирдэ штэ. Инхвадрахта зүг. Тэ хөгжлөөр эдгээр юм лээ 9 чинь сүүлийн анги лөө. Сүүлээсээ хэд анги биш үү? Сүүлээсээ 10 гэсэн. Ямар ч гэсэн нэлээ сүүл рүү гартээ. Тэ нөө гадаа гүйдэг. Тэгээ гадаа гүйгээд тэгээд их хоёр ахын эхнэрийг ирүүлж байгаа юм байна. Тэ дараа нь бас өөрөө эхнэртэй байдаг юм тэр нэг киноноос. Яа спойлер гэсэн үү? Хүмүүс баг дийлинг нь үзсэн бохоо. Тэгээ сүүлд ерөнхийдөө 100 жилийн ямар л кинон дээр тоглосон. Эсрэг. Сүүлд 100 жилийн ямар дээр эсрэг дүрх юм уу? Тийм эсрэг дүрх. Би яг хараахан үзэж амжааг байгаа. Тэгээд заавал үзнэ. Тэгээ Монголд бол ерөнхийдөө бас би бас чин санаагаас хувьдаа бол ерөнхийдөө Монголд бас акшн кинонд бас тохирох нилээд фигүрний бас тий чадвартай хүн гэж бас хардаг. Баярлалаа. Миний ер нь бас гоё том мөрөөдлүүд юм шүү дээ. Акшн кинон дээр бол нас чин санааг бас харчмаар л байдаг шүү дээ. Хэд хэдэн жүжигчин байгаа надад л харъя гэж бодож байсан. Тэгээд Монгол талаа харах яг акшн кино хийгдсэн аягүй цөөхөн юм да тий. Тэгээд яг тий акшн кино хийгдсэн цөөхөн тэгээд хийхдээ бас сайн хийж бас бүр тултал хийж болж чадахгүй л. Миний бодлоо Монголд акшн кино гэх юм бол юу гэлээ Гайси мега ахын тоглож ирсэн. Мега лав тоглож ирсэн кино байдаг. Төрийн дайсан. Тэр яг үнэ. Төрийн дайс киноны акшн хэсгүүд бол нэлээд сайн. Тий. Зохиолч их сайгүй гоё байсан. Зохиолч бас их гоё зохиолтой. Яг л акшн кино зохиол ямар үгүй яг тийм байдаг. Уул нь 2 дугаар анги хийгдэнэ гэж нэг тизер трейлер гарч ирсэн. Тэгэл баг төслөн зогссон юм шиг л шүү. Харин төслөгээл харин кино зогссон доо. Тиймэрхүү кинонууд тэгээд эргэж ирэх баха амраах л авчих болоодаа. Амраахыг бид Монголын киноч үзчих би амраах дээр амраах зүгээр л амир кино гэсэн. Яг нэг кино нээлтээр үзчихсэн аахгүй. Тэгээ очиод үздэг бол амраах чилээ за амраах шүү. Үнэхээр тасарсан кино энэ нүгээс Монголд угаасаа. Би яг нөгөө нэг ямар ч шууд директор кат синтэг нь үзсэн байхгүй. 3 цаг их өдөр чинь. Тий. Би яг тэрийг нэлээд ортойсэн. Гэтэ 3 цаг үдсэн юм шиг тийм мэдрэмж төрөөгүй шүү. Мангар уртанд тусцсан. Тий. Тэгээд Mongolia Connection тэр гадаад жүжигчд авчирсан бас хэцүү болсон. Тэр нэг бас хөгжлөө эсгүүд бол айгүй надад. Тийм фаны синүүд нь буруу жолоотой эсэг дээр ингээд манарч байгаа тий. Шинэ өөрүүлэн дээр манарч байгаа. Тийм хөөрхөн зөгцсөн. Тийм. Тэр нь бол таалагдсан шүү. Тэгээ угаасаа одоо кино яг хөө тэрэн дээр ч бол яг нэг Монгол кино гэж хэлэхээс илүүтэйгээр яг нэг амраахт бас тэгж ярьж хэлсэн нэг найруулагч нь гадаад хүн, тийм зураглаач нь бас гадаад хүн. Яг тэгээд нэг гадаад Монголд хийгдсэн гадаад кино л гэж ер нь бол ярив. Яг хөө скрипт болохоор амраах бол өөрөө 100% бичсэн юм байл л тий. Тэгээд бас нэвтрүүлгээр бас ярьжсэн баг тий. Кино токор. Кино токор бас орж иржсэн аюу сонирхолтой гэрээ өрнүүлжсэн шүү. Тэр аюулгүй акшн гэхээс илүү ер нь Монголын кино урлаг кино үжилийн ер нь гэдэг тиймэрхүү ерхийсээ тэр их ярьсан. Кино Mongolian Connection бол зөндөө ярьсан юм чинь. Тэгээд кино ток дээр жоохон ярьсан. Тэг кино ток дээр жоохон ярьсан. Гэтэ ерөнхийдөө бол бас хийж болдгийм байх гэдгийг амраах бас нэлээ бас тод тонроо харуулж өгсөн.
Тэгээд яг нөө манайхны яг юу юм шиг байгаа. Idea нэг юм шиг. Би яг нөө кино нээлтээр яг үзчихлээсэн л дээ. Тэгээд одоо нэг хороол дундуур ингээ хөөцөлдөг ч юм уу те нэг Монгол одоо нэг гэрт дотор нь баахан буудалсан болж гадаа хүмүүс төө орох юм уу яах ингээл нэг орилж байгаа хэсэг гэдэг нь штэ. Тэнгууд л үзэж байгаа хүмүүс ингэж байгаа байхгүй яг ингээл за болооч те хизээ Монголд ийм юм байсан. Яг нэг ийм майндтай нөө Монгол кино гэхэлэр шууд нөгөө нэг рил 100% амьдрал дээр болсон зүйлийг ингэж Монгол кино хийдэг. Яг тэр нөө майнд нь хүмүүс нэг ойлгоцсон. Тэгээд ингээд нэг зөвгөнцөн ч юм уу альсвал тулцсан акшн кино гэхэлэр манайхан ерөөс нэг хүлээж авдаггүй. Хизээ юм байсан паналтай юм гэдэг ч юм уу. Угаасаа кино ч тэр чигээр фантази шүү дээ ер нь бол. Тийм шүү дээ. 100% лог кино гэж байхгүй шүү дээ. Ер нь 100% логтой киногийг баримтад кино л шүү дээ. Тийм, National Geographic ч юм уу тий. Geographic кино шүү дээ. Би бүр яг нөгөө хитрхийн нөгөө энэ чи фантази юм байсан, хизээ юм байсан гэдэг гэж ярьдаг хүмүүс тэгж хэлж явж тэгвэл баримтад киногоо үзцгээе гэж. Яг зөв. За ерөөдөө бол амар сонирхолтой яриа өрнөдлөө хоёлоо нийтдээ уул нь бол миний метрач 15-20 минутын хоёлоо ярьжсэн шүү дээ. Тэгээд баг нийтдээ 26 минут болсон байна. За тэгээд сайхан хасаанасаа танхай намаа тэгээ гоё болсон. Тийм гоё ялгаалаа болсон. За тэгээд үүгээр миний манай дугаарын одоо нэг Talk to Rio гэдэг одоо нэвтрүүлгийн маань эхний дугаар ингээд энэ хүн өндөрлөж байна. Тэгээд миний дугаарт анхны зочноор орсон чин санаа маань ингээд миний урилгыг хүлээж авсан. Маш их баярлалаа. Үнэхээр сонирхолтой яриа өрнүүлсэн. Маш их баярлалаа. Тэгээд удахгүй магадгүй Монголд очиод уулзъя. Тэ? Maybe кино talker ч юм уу би guest-ээр орсон ч байх юм билүү? Биш магадгүй шүү дээ. Юу ч болж магадгүй тий. За тэгээд маска сайн зүгээрээ. Яг маска сайн зүгээрээ гараасаа угаагаараа тий. Болж үгүй. Тий. Stay home. Yeah. Баяртай. Тий subscribe тий. Subscribe дараарай. Тэгээд мөн чин санаагийн Instagram болон миний Instagram-ыг дагаарай. Тий. За тэгээд баяртай манайхаа.